Эдийн засгийн мэдээлэлээр үргэлжилж байна. Олонхын хугацааны өөрчлөлтөд талаарх мэдээллийг иргэд студид баяр жагсантай холбогдож мэдээллийг авъя. За, мэдээлэл өргөх. Тэгэхээр та бүхэнд өнөөдөр ойрхон компаниудын хувьд хамгийн хөндлөлттэй байсан хугацаад хамгийн хүсэлттэй байсан хугацаанд талаарх мэдээлэл хүргэе. За эхлээд хүсэлттэй байсан хугацаанд бүгдээр харцгаая. За Dealworld Code компани хугацаа өнөөдрийн байдлаар 4.48 Австрали доллартай. За өдрийн хувьд 4.3% хүсэлттэй байна гэсэн мэдээлэлтэй. За харин Monogamy компани хугацааны хувьд Австрали төгрөгийн биржийн хугацааны 1.165 Австрали доллараар арилжагдаж за 3.1% хүсэлттэй байна гэсэн ийм мэдээлэлтэй. За харин хамгийн хөндлөлттэй байсан компаниудын талаарх мэдээллийг одоо та бүхэнд хүргэе. За өнөөдөр арилжагдсан хугацаануудаас хамгийн хөндлөлттэй компаниудад Beginner Minerals болон Erdener Resources компани хугацаа орсон байгаа. За хүснэгтэр нэрний хувьд тоонолт гарсан байна. Та бүхнээс хүсэлж. За Beginner Minerals-ийн хугацааны хувьд гэх юм бол өнөөдөр хамгийн хөндлөлттэй буюу 20% үнэтэйг үзүүлсэн байгаа. За өнөөний хувьд гэх юм бол 1.4 одоо Австрали доллартай арилжаглаа гэсэн мэдээлэлтэй. За харин Erdener Resources компани хугацааны хувьд Торонто биржийн биржээр арилжаагддаг. За энэ компани хугацаа 1.265 Канада доллартай байна гэсэн мэдээлэлтэй. За хугацааны үнэлтийн хувьд 14.5% буюу нэлээд өндөр үнэлтэйг үзүүлсэн байгаа. За энэ компани хугацааны хувьд сүүлийн нэлээд өндөр өсөлт үнэлт ажиглагдах болсон. За энэ нийтдээ холбоотой байна. Энэ талаарх мэдээлэл бүгдээрээ MCC хөрөнгө оруулалтын брокероос тодорхойлсон байгаа талаарх мэдээллийг хүлээн авъя. За ерөнхийдөө энэ компанийн хувьд 2 хуваагдаж магадгүй гэсэн мэдээлэлүүд гараад байгаа. За үүнээс болж хугацааны үндээс өөрчлөлт орсон байж магадгүй талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Яг тодорхой шалтгаан биелийг яг одоохондоо байхгүй. Яг таамаглах гэх юм бол магадгүй нэг компани нөхөө компанид авах зорилготой байж болох юм. Гэхдээ энийг бол баталгаатай мэдээж зүгээр таамаглалын чинээр ирж байна да. Тэгэхээр Erdener Resources компани бол өөрсдөө яг 10 сарын 22-нд тодорхой хэмжээний мэдээлэл гаргасан байна. Энэ мэдээлэл нь болохоор яг сүүлийн хэдэн сарын иргэдэж байсан Erdener Resources компани одоо Монгол дахь үйл ажиллагаагаа Америкт үйл ажиллагаагаа тусгаарлах тийм шийдвэр гаргасан байсан. Тэгэхээр 10 сарын 22-ны мэдээлэл хийсэн бэ гэхээр энэ компани акцийн эзэмшигчдийн хурал 10 сарын 26-нд болохоор яасан байгаа. Тэгэхээр энэ хурлаар Erdener Resources акцийн эзэмшигчд яг энэ шийдвэрт нь одоо тийм үг гэдэг өөрсдийн саналаа хэлэх боломжтой байгаа. Тэгэхээр яг хэрүү одоо Erdener Resources одоо Монгол дахь үйл ажиллагаа гадаад дахь үйл ажиллагаанд тусгаарлагдах юм бол зөвшөөрөгдөх юм бол Erdener Resources компани акцийн эзэмшигчд маань Монгол дахь үйл ажиллагаад Монгол дахь төслийн бол 100% одоо эзэмшин тэгтээ гадаад дахь нь бол 97.5%. Тэгэхээр энэ юу гэж байна гэсэн үг. Хэрвээ та Erdener Resources компани акцийг эзэмшдэг бол та Erdener Resources компани акцийг эзэмшдэг хэвээрээ мөн одоо шинээр нэгдэх одоо тэр гадаад дахь төслийн хариуцлага одоо шинээр нэгдэж Marine Resources гэж нэрлэхээр шийдсэн байгаа. Энэ компани тодорхой хэмжээний акцийг эзэмших болж байна гэсэн үг юм аа. Тэгээд нэгд мэдээлэл өргөхөд Central Gold компанитай холбоотой нэгэн мэдээлэл гарсан байгаа. За энэ компаниуд манайс ч гэсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Сэлэнгийн Бразил алсны явахад алтад болдог энэ компани байгаа. За манай босоод тусгай зөвшөөрлөг лицензтэй компани. За манайсаас гадна Киргиз болон Турк за мөн Оросд болон Америкт одоо бас алсны бүлэлт одоо хайгаад үйл ажиллагаа эхэлдэг томоохон компани байгаа. За Киргизийн 40 дахь парламентын ясны гадаад иргэдийн одоо жигсаал цуглаан болсон байгаа. За энэ бол Central Gold компани тусгай зөвшөөрлийг цуцалж за иргэдэд төрийн өмч болгох хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж иргэд олж ирсэн байгаа. Киргизийн засгийн газрын бюросод 3 сарын өмнө Central Gold компани албарлалтын тусгай зөвшөөрлийг цуцлаад байсан боловч иргэд энэ шийдвэрийг харах болсон байгаа. Учир нь Central Gold компани бол Киргиз улсын төсөвт томоохон хэмжээний татвар төлөгч за мөн олон мянган ажилгүй иргэдэг ажлын байраар хангадаг энэ томоохон компани эдийн засгт бас томоохон өөрөг гүйцэтгэдэг гэдэг утгаараа засгийн газрын иргэд энэ шийдвэрийг харах болсон байгаа. Зарим иргэдийн зүгээс энэ компанийн хувьд олон одоо жилийн туршид гол руу одоо цаанууд буюу хорт байдлаа асгаж алтыг олборлож байна гэдэг зүйлээр эсэргүүцэж жагсаж байгаа юм байна. За манай улсын хувьд Central Gold компанийн хувьд 2004 онд Braggold гэдэг охин компаниараа дамжуулаад за Braggold алтны урхаг бол 100% эзэмших эрхийг 2004 онд авч ирсэн. За Central Gold компани Сэлэнгийн Braggold алтны урхагаас гадна гачууртын ашиглалтын лицензийг эзэмшдэг байгаа. За төс компаниуд бол манай засгийн газраас алтыг нариулдан уусгах технологиор авбарлах зөвшөөрлөг хүлээж байсан боловч засгийн газрын зөв зөвшөөрлөг олгосон мэдээлэл гарсан байгаа. За энэхүү технологийн бас ямар байгальтай хохиролтой үнэтлэн бас сайн судалж манайсаас ашигтай гэдэг ч юм уу сэрүүнүүлээ байгаа орчинд үзүүлэх талаас нь бас эргэж харуулж өгсөн болов гэсэн үднээс энэ мэдээллийг та бүхэнд хүргэж байна.